Та бүхэнд өнөөдөр бас нэгэн интернетээр мөнгө олох аппликейшнийг танилцуулна. Энэ аппликейшн бол миний хийсэн аппликейшн. За тэгэд өмнө нь танилцуулж исэн аппликейшнуудаас ялгаатай нь энэ аппликейшн дээр та бүхэн амьдралд хүрэлцэх хэмжээний мөнгийг тогтмол олох боломжтой. Энэ YouTube сувг дээр Монгол улсаас интернетээр мөнгө олох арга замуудын талаар контент тавигддаг. Монгол улсаас интернетээр мөнгө олох арга замуудыг мэдхийг хүсэх юм бол миний YouTube сувгийг subscribe хийгээд bell icon дээр нь аалгээд дараад өгөөрэй. Тэгснээр дараагийн интернетээр мөнгө олох бичлэгнүүдийг цаг тухайд нь үзэх боломжтой. Яаж вэ гэж юу? Ерөнхийдөө бол энэ аппликейшн дээр премиум гишүүнчлэл байдаг. Премиум гишүүнчлэл нь сарын дунджаар бол ойролцоогоор бол $30 үнэтэй. За тэгээ та бүхэн аппликейшн руу хүн ирээд өрсөн үн чинь $30 үнэтэй тэр гишүүнчлэлийг худалдаж авах юм бол худалдаа авалтынх нь 50%-ийг ашиг болгож авна. Тэгээ өрсөн хүн болгоноосоо насан туршдаа 50% ашиг авна. Нэгэсэндээ дуусах хугацаа бол байхгүй гэсэн үг. Өрсөн хүн чи худалдаа авалт хийгээл байх юм бол 50%-ийн ашгийг аваад байна. Нэг хүнээс $15 сард авна. Тэгвэл 10 хүнээс $150 сард авна. Ингээд та бүхэн ингээд калкулейт хийгээд бодож болно. За тэгвэл одоо хэдүүлээ хүмүүс яах гэж энэ аппликейшн дээр мөнгө төлөх юм. Энэ аппликейшнд мөнгө төлснөөр хүмүүс эргүүлээд ямар үнц нь авч байгаа. Тэр тухай ярилцъя. За миний энэ аппликейшн бол Binance-ийн спот арилжааг тест хийдэг аппликейшн. Үндсэн хэрэглэгдэхүүн нь бол тэр. За энэ аппликейшн руу орсныхоо дараагаар та бүхэн $3 зурагтай жижигхэн алтан кнопон дээр ингээд дарах юм бол миний Binance арилжааны тест хийдэг цэс нь гараад ирнэ. За энэ аппликейшнийг би Binance-тай холбоцсон учраас ямар ч койны үн Binance дээрээс зөрнө гэж байхгүй. Нэгээсэндээ та бүхэн Binance-ийн жинхэнэ арилжааг жинхэнэ мөнгөөр биш тест мөнгөөр хийж гинэ гэсэн. Тэгснээр ашиг олохгүй ч гэсэн жинхэнэ мөнгөний эрсдэл бас байхгүй. Нэгээсэндээ арилжаа хийгээд арилжаанаас ашиг олж болох нь үгүй тэрийг эрсдэлгүй арга замаар туршиж үздэг аппликейшн гэж ойлгож болно. За одоо миний аккаунтын дотор $23,600 байна. $23,600 тест мөнгө байна. Энэ бол жинхэнэ мөнгө биш. За би одоо энэ тест мөнгөөрөө биткойн худалдаж авахыг хүсэх юм бол доошоо гүйлгэлээ маркет гэдэг дээр нь хэдэн USDT-гээр биткойн худалдаж авах нь тоогоо оруулна. 600-гээд оруулчихъя. 600 USDT-гээр биткойн худалдаж авъя. Buy BTC дээр нь даръя. За тэгэнгүүт энэ ч history дээр нь миний худалдаа авалт ороод ирж байна. Би биткойныг 78,000 саяар $600 худалдаж авсан байна. За тэгээд энэ Act PNL гэдэг нэг хувь харагдаж байна. Энэ нэг юу гэсэн үг вэ гэхээр энэ арилжаан дээр би ашиг олж гэнэ үү, мөнгө алдж гэнэ үү тэрийг нь харуулна. Ингэж ирэхэд бол та нар ямар ч эрсдэлгүй арга замаар Binance-ийн жинхэнэ арилжааг туршиж үзэх боломжтой. За тэрнээс гадна энэ аппликейшн дээр би өөрийн гэсэн хиймэл оюун ухааныг оруулсан байгаа. Хэрвээ та бүхэн энэ тархины зурган дээр дарах юм бол Gemini, ChatGPT-тэй яаж та нар чаталдаг тийм чат гараад ирнэ. За тэгээд хамгийн эхлээд энэ хиймэл оюун ухаан сонгосон coin дээр чи судалгаа хийн. За сонгосон coin дээр чи судалгаа хийх нэг жоох удна. Ойролцоогоор 2-3 минут орчим. За тэгээд судалгаа хийж дуусны дараагаар та нарын хиймэл оюун ухаанаас хүссэн юм асууж болно. Одоо жишээ нь биткойныг хэзээ худалдаж авах юм? Ямар үнээр худалдаж авах юм? Биткойныг одоо худалдаад авчих бол унах магадлал нь хэр байна? Өсөх магадлал нь хэр байна? Тэгэхээр энэ хиймэл оюун ухаан бол Gemini Pro хувилбарыг нь өөрийнхөө аппликейшн дээр би суулгацсан байгаа. Gemini API-аар нь. Тэгвэл Gemini дээр нэмээд крипто арилжааны маш их хэмжээний датаг тархинд нь суулгасан байгаа. Тэгэхээр энэ хиймэл оюун ухаан Gemini-с ялгаатай нь крипто арилжааны одоо candlestick analyze тэр крипто арилжааны стратегиуд, индикаторууд тэр
бүгдийг бол Gemini-с илүү мэднэ гэсэн үг. Тэрнээс гадна энэ хиймэл уюухан Binance-тай холбогдсон учраас ямар ч койныг бодит цаг хугацаанд шууд Binance дээрээс харах чадвартай. Энүүгээр бол маш том давуу талтай. Та нар нэгэсэндөө ямар ч одоо крипто арилжаа гэдэг мэрэгжлийн үнээс илүү өндөр тооцоолон бодох чадвартай, илүү том мэдээллийн сантай тийм крипто арилжааны одоо мэрэгжилтнэр крипто арилжаа заалгуулжуулна, хэзээ ямар койн худалдаж авах тэрийг илүүжүүлнэ. За ингээ гараад ирчээ. Одоо хэдүүлээ бичсэн юм унши. Commander за толгойлогчоо I analyze BTC USDT. За тэгэхээр одоо байгаа биткойны одоо байгаа ханшаар нь би анализ хийлээ. За ингээд ерөөдөө бол биткойны өсөх магадлал, унах магадлал энэ бүгдийг ингээд хилээд өгч байна. Тэгэнгүүт нь та нар энэ чи хөссөн юм асууж болно. When I buy BTC ч юм уу те. Эсвэл give me entry ч юм уу те. Би хизээ худалдаж авах биткойныг биткойныг худалдаж авах үн өгч юм уу те. Ингээд ерөөдөө бол та нар хиймэл уюуханаас хөссөн юм асууж болно. Тэрнээс гадна бүр заалгуулж болно. Биткойн гэж яг юу юм? Крипто койн гэж яг юу юм? Бүх юмнуудаа тгээс эхлүүлээд энэ үн төлбөргүй багшаар та нар заалгуулах боломжтой. За тэрнээс гадна би бас Binance-ийн крипто арилжааны бот хийсэн байгаа. Энэ бот бол миний Binance аккаунтын дотрууга миний мөнгөөр өдөр болгон 24 цагийн туршид ямар ч завсралгаагүйгээр крипто арилжаач надад мөнгө олж өгдөг зүйл. Тэгвэл энэ ботыг та нар дагаж ашиглах боломжтой. Миний аппликейшн дотроос. Энэ бот хизээ ямар койныг худалдаж аван тэр үед нь дагаж худалдаж аваад энэ бот хизээ ямар койныг зарна тэр үед нь дагаж зараад ингэж ашиг олох боломжтой. Одоо хэдүүлээ энэ боттой танилцъя. За энэ чинь нэг AI гэсэн жижигхэн шар өнгийн алтан коноп харагч байна. Энэ дээр ингээд дарах юм бол ботны сигналууд нь гараад ирнэ. За тэгэхээр хамгийн сүүлд энэ бот Ray гэдэг энэ койныг Binance дээр худалдаж авсан байна. Одоо entry гэдэг дээр нь болохоор ямар койныг ямар ханшаар ямар цаг хугацаанд худалдаж авсан харагдана. Exit гэдэг дээр нь болохоор ямар койныг ямар ханшаар ямар цаг хугацаанд зарсан нь харагдана. Тэгэхээр хамгийн сүүлд Ray гэдэг энэ койныг худалдаж авсан байна. Тэгвэл Ray гэдэг энэ койныг зарсан байнаг уу харъя. Ray гэдэг энэ койныг бол зараагүй. Юу гэсэн үг вэ гэхээр энэ арилжаа одоо хүртэл хаагдаагүй байна гэсэн үг. За тэгэнгүүт нь яах юм бэ гэхээр та нар яг энэ ботыг дагаж ашиг олохыг хүсэх юм бол эхлээд энэ ботыг ямар ханшаар Ray койныг худалдаж авсныг нь харах хэрэгтэй. За open rate нь болохоор худалдаж авсан ханш нь тэгцэг 785 гэсэн ханшаар худалдаж авсан байна. Тэгэнгүүт би яах вэ гэхээр Binance руугаа орно. Binance руу ороод trade гэдэг дээр нь дараад энэ ч Ray гэж хайгаад өгнө. За тэгэнгүүт Ray USDT гэдээ гараад ирж байна. Ray USDT рүүгээ орлоо. За тэгээд энэ ч нэг дэлгэцний баруун дээд буланд нэг коноп харагч байна. Миний хаан дарахыг хараарай. За ингээд энэ дэр ингээд дарангууд Ray гэдэг койны чарт нь ингээд гараад ирж байна. За ботны худалдаж авсан ханш нь тэгцэг 785. Тэгвэл яг одоо Ray гэдэг койны ханш нь тэгцэг 757. Ботны худалдаж авсан ханшнаас одоогийн байдлаар унтсан байна гэсэн үг. Ер нь ажиглахад энэ ботны худалдаж авсан койнууд нь эхлээд дандаа ундаг. Тэгж яагаад өсөөд ботны худалдаж авсан ханшнаас жоохон дээшлэнгүүд нь энэ бот зарж ашиг авдаг. Тэгэхээр яах нь? Хэрвээ та нар яг одоо энэ Ray гэдэг койныг Binance дээр худалдаж авах юм бол энэ арилжааны ботны худалдаж авсан ханшнаас нь илүү хямдхан худалдаж авна гэсэн үг. Тэгэхээр илүү ашигтай арилжаанд орж ийнэ гэсэн үг. За Ray гэдэг койныг худалдаж авах бол маш амархан. Та нар ердөөсөө энэ buy гэсэн ногоон кнопн дээр дарна. Market гэдэг нь болохоор яг одоо байгаа ханшаар нь худалдаж авна. Stop limit гэдэг нь болохоор тэр ханшин дээр очингууд нь худалдаж авна гэж захиал өгөхийг хэлнэ. За яг одоо байгаа ханшаар нь худалдаж авахыг хүсэх юм бол энэ ч хэдий USDT-гээр худалдаж авах. Яг нөгөө миний аппликейшнд адилхан 20 USDT-гээр Ray худалдаж авахаар бол ингэж оруулаад buy Ray гэсэн кнопн дээр дараал болоо.
Харин Ray гэдэг койныг тэгцэг 740 ханш дээр очингууд нь худалдаж явна гэх юм бол би үрдчлээ захиал өгөх чинь stop limit дээр нь дарлаа. Энд тэгцэг 740 гэж орууллаа. Энд бас яг адилхан тэгцэг 740 гэж орууллаа. Тэгээ хэрэг хэдэн USDT-гээр худалдаж явах нь тоогоо иш оруулаад buy rate дээр дараал болов. Тэгэхээр яг яах вэ гэхээр хэрвээ одоо байгаа иш 758-аас нь доош унаад 740 дээр очих юм бол Binance чиний өмнөөс худалдаад авчна гэсэн үг. Зарахыг хүсэх юм бол яг адилхан sell энэ buy-ыг нь sell болгоод яг одоо байгаа ишээр нь зарахыг хүсэх юм бол market дээрээ дараал хэр хэмжээний Ray coin-ыг зарах юм те тэр хэмжээгээ иш оруулаад хэрвээ тэр аншин дээр нь очингууд нь зарна гэдэг өөрчлөлт захиал өгөхийг хүсэх юм бол stop limit-н дээр нь дараал. Одоо жишээ нь тэгцэг 800 дээр очингууд би зарна гэх юм бол энэ ч тэгцэг 800 энэ ч бас яг адилхан тэгцэг 800 гэл хэр хэмжээний Ray coin-ыг зарах те тоогоо иш оруулаад ингэж ирэхэд бол Binance дээр та нар арилж байна. Тэгэхээр та нар ойлгосон байх товчондоо бол ботыг ямар цаг хугацаанд ямар аншаар ямар койныг худалдаж авсан тэрийг нэнтээс хараал энэ худалдаж авсан койных нь арилж хаагдсан байна уу тэрийг нэнтээс шалгаал тэгээд Binance дээр ботны худалдаж авсан койн авсан үнээс нь доогуур ухаан бол та нар худалдаад авчна гэсэн үг. Ийм аврахаа. Ингэж ирэхэд бол та нар ашиглана энэ ботыг дагаж. Тэгвэл нэг юм анхаарах хэрэгтэй. Хичнээн арилжааны бот байсан ч гэсэн ямар ч крипто арилжаад мэрэгжилтэн байсан ч гэсэн ямар нэг арилжаан дээр бол мөнгө алдна. 100% бүх арилжаан дээр мөнгө олдог хүн гэж бол байхгүй. Тэг чи угаасаа боломжгүй байхгүй. За, та нар энэ аппликейшны одоо премиум гишүүнчлэлийг нь худалдаж авснаар ямар ач тустай гэдгийг бол ойлгож авлаа. Одоо би та нарт яаж энэ аппликейшн дээр хүн урьж мөнгө олохыг нь тайлбарлая. За хүн урьж мөнгө олохын тулд та нар эхлээд өөрсдөө энэ аппликейшнд руу элсэж орох хэрэгтэй. Хэрвээ та нар энэ аппликейшнд руу элсэж орохыг хүсэх юм бол энэ үзэж байгаа бичлэгний чинь доор линкийг нь оруулсан байгаа. Та нар YouTube дээрээ эсвэл та нар YouTube дээрээ Дүрдэл TV гэж хаагаад миний YouTube сувг руу ороод видеос цэсийг шалгах юм бол гар утасны мөнгө олдог part 4 гэсэн нэртэй бичлэг олдно. Нэгэсэнд яг одоо үзэж байгаа бичлэг чинь. Тэгэхээр яг энэ үзэж байгаа бичлэгийн чинь доор more гэсэн нэг жижигхэн коноп байгаа. More дээр нь ингээд арах юм бол бичлэгний description хэсгэнд гараад ирнэ. За энэ ч би 4D DCH Telegram community app гээд энэ app руу үзэж орох линкийг нь оруулсан байна. Тэгэхээр та нар энэ линкэн дээр дараал Telegram чи автомат онгоогоол энэ application руу орчно гэсэн. Тэгээ Telegram гэж мэдэхгүй хүмүүст гэж хэлэхэд та нар App Store, Play Store аль-алин дээрээс татаад авчиж болно. Одоо жишээ нь би Play Store руу би Telegram гэж тавих юм бол гараад ирнэ. За тэгээ Telegram гэдэг энэ аппликейшнийг татж аваад утасныхаа дугаараар бүртгэл үүсгэл болоо. За тэгээ та нар миний бичлэгний доорх линкэн дээр дарангууд ийм цонх гараад ирнэ. Telegram чи автоматар онгоогоод за тэгэнгүүт нь та нар яах юм бэ гэхээр эхлээд DSH гэсэн нэг бид дэлгэцсэний зүүн доод буланд байгаа энэ кнопн дээр дарж энэ аппликейшн руу эхлээд өөрөө нэвтэрж орох хэрэгтэй. За тэгээд хүн өөрхийн тулд та нар эхлээд хүн өрдөг линк авах хэрэгтэй. За хүн өрдөг линк авахын тулд энэ аппликейшны логон дээр нь дарах хэрэгтэй. За энэ логон дээр нь ингээд дарах юм бол энэ чи affiliate program гэдэг нэг юм харагч байна. Affiliate program дээр нь ингээд дарах юм бол миний хүн өрх линк гараад ирж байна. За тэгээ би энэ copy link гэдэг дээр нь дараад өөрийнхөө хүн өрх линкийг copy хийж аваад өөрхөө хүссэн хүн рүүгээ явуулна гэсэн үг байхгүй. Тэгээд та нар нэгдүгээрт энэ аппликейшны премиум гүшинчлэг худалдаж авснаар ямар ач тустай бол ойлгоод авсан. Хоёрдугаарт нь намайг яаж хүн урьж байгааг бол яг одоо амьд жишээн дээр харж байна. Тэгэхээр яах нь та нар ердөөсөө миний хийж байгааг хийнэ гэсэн. Энэ аппликейшнийг тайлбарлаад энэ аппликейшны премиум гүшинчлэг худалдаж авсан хүнд нь ямар бодит ашигтай юм те. Тэрийг нь тайлбарлаад за тэгээд энэ аппликейшны премиум гишүүнчлэл нь бол сарын 2000 Telegram модны үнэтэй. Ойролцоогоор бол $30. Би эхлээд энэ аппликейшнийг хийж байхдаа үнийг
премиум гişинчлийнхаа үнийг 1000 од болгоё гэж бодож ирсэн $15 сарын. Тэгтээ ерөнхийдөө энэ Telegram-ийн аппликейшн дээр хүссэн хүн ирээд тогтмол мөнгө олдог болгохын тулд ерөнхийдөө бол үнэ нэмээд 2000 од болгосон. За одоо би та нарт хамгийн чухал юмыг нь зааж өгье. Яаж энэ аппликейшн дээр премиум гишүүнчлэл авах юм? Тэрийг нь заагаад өгье. Gels. За энэ аппликейшн руугаа ингээд оронгууд доотлолт нь 3 кноп харагдана. News, Bitcoin-ы зураг, Bitcoin, News, Home гэд 3 кноп харагдаж байна. Та нар Bitcoin дээр нь дарна. За ийм Unlock 2000 stars гэсэн шар кноп гараад ирнэ. За тэгвэл та нар энэ Unlock 2000 stars гэдэг дээр нь дарна. За тэгэнгүүт Confirm and Pay 2000 stars гэсэн хөх кноп гарч ирж байна. Энэ Confirm and Pay дээр нь дарна. За миний Telegram аккаунтын дотор одоогийн байдлаар од байхгүй учраас энэ чи од худалдаж авах сонголт нь гараад ирж байна. Хамгийн доод тал нь би 2500 од худалдаж авах боломжтой байна. Тэгэхээр 2500 одыг нь би сонгоно. Монгол мөнгөөр энэ 184,000 төгрөг юм байна. Тэгэхээр миний тооцоосон үнээс одных нь үнэ одоо жоохон өссөн байгаа юм. За тэгээд 2500 стар дээр нь даръя. За тэгэнгүүт энэ чи төлбөр сонголтууд нь гараад ирж байна. Энэ Telegram-ийн хамгийн гоё юм нь та нар төгрөгийнхөө Visa картаар төлбөрөө төлж болно. Монголын альч банк, Худалдаа хөгжил, Хаан банк, Голомт банк, Хас банк, дуртай банкныхаа төгрөгийн Visa картаар шууд төлбөрөө төлж болно. За ихтэй би танарт яаж Visa картаа Telegram-тай холбохын тэрийг нь заагаад өгье. За Visa картаа Telegram-тайгаа холбохын тулд энэ чинь нэг Visa гэсэн нэг кноп харагдана. Та бүхний хувьд бол Visa дээр нь ингээд дарна. За Visa дээр нь ингээд дарангууд Add Credit or Debit Card гэсэн нэг кноп харагдаж байна. Энэ Add Credit or Debit дээр нь дарна. За Telegram-ийн хангаалтын систем нь ажиллаж байгаа учраас миний дэлгэц хар өнгөтэй харагдана. Тэгээд та бүхний хувьд бол card number дуусах онцоор тэгээ security code гэсэн 3 юм харагдана. Card number дээр нь болохоор Visa картныхаа урталт байдаг 12 оронтой тоог оруулна. MMYY гэсэн дуусах он сар дээр нь болохоор Visa картныхаа дуусах он сарыг оруулна. Эхлээд сарын дараа нь жилийн. За security code гэдэг дээр нь болохоор картны чи ард талд нэг 3 оронтой тоо байгаа. Тэр 3 оронтой тоогоо энэ security code дээр нь оруулна. За тэгснийхээ дараагаар та бүхний хувьд бол save card гэсэн нэг тийм хөх кноп харагдана. Синхэр кноп save card дээр нь дараал болоо. За ингээд карта Telegram дээр хадгалаад авчлаа. Тэгснийхээ дараагаар яах вэ гэхээр буцаад нөгөө төлбөрийн сонголт руугаа ороод тэгэнгүүтээ one tap buy гэсэн кнопн дээр дарна. За тэгээд one tap buy гэдэг кнопн дээр дараал болоо. Ингээд ирэхэд бол та нар төгрөгийнхөө Visa картаар Telegram дээр од худалдаад авчиж байгаа байхгүй. За энэ бол Telegram-ийн одоо юу гэж хэлэх юм? Telegram-ийн үндсэн channel group-а monetize хийх арга нь үнэхээр дайггүй. Та нар ийм аргаар бас мөнгө олох боломжтой. Одоо жишээ нь YouTube надтай адилхан YouTube сувг эхлүүлээд YouTube сувг дээр ямар нэг контент хийгээд одоо жишээ нь бясалгал ч юм уу те, жин хасах ч юм уу те, эсвэл янз бүрийн гоё түүх ч юм уу те. Тиймэрхүү YouTube сувг нээгээл та нар миний VIP гишүүн болохыг хүсэх юм бол, намайг дэмжихийг хүсэх юм бол сарын тэдэн одны төлбөртэй миний Telegram channel руу ороорой ч юм уу те. Ингээд та нар мөнгө олох боломжтой байхгүй. YouTube-ийн үзэлт чинь 1000 үзэлт тутамд хэдэн цент өгдөг байх миний бодлоор. Тэгвэл та нар YouTube сувгаа үздэг үзэгч болгоныгоо сар болгон $5 төлдөг. Үнэч гишүүн болох боломжтой байхгүй. Тэгээд та нар харьцуулаад үз. Эдэн их хэмжээний мөнгө болж байна те. За энэ бол үнэхээр галзуу мөнгө болох арга. Гэхдээ мэдээж амархан биш л те. YouTube суугнэн, YouTube дээр контент хийн, хандалт авна те. За ингэж ирэхэд бол та нар миний энэ аппликейшн дээр веб гишүүнжил авна. Тэгэхээр та нар ирэхэд бол одоо бэлэн болсон. Аль хэдийн бэлэн болчихлоо. Энэ аппликейшнээр дамжуулж мөнгө олоход.
Нэгдүгээр энэ аппликейшн премиум гишүүнчд худалдаж авснаар ямар ач тустай гэн ойлгоод авчлаа. Хоёрдугаарт нь энэ аппликейшн дээр яаж төлбөр төлхийн, яаж премиум гишүүнчд худалдаж авах тэрийг нь бол мэдээд авчлаа. Ердөөсөө өөрийнхөө мэдж байгаа юмыг одоо миний ярьж байгаатай адилхан өөрийнхөө хүссэн хүмүүстэй л ярьж өгнө гэсэн. Тэгээ хамгийн гол нь одоо хэдүүлээ дүгнэлт хийн. Маш чухал дүгнэлт. Миний энэ аппликейшн одоо App Store дээр байгаа AirDrop crypto AirDrop, cloud mining тиймэрхүү аппликейшнуудтай харьцуулах юм бол хүмүүсийн ямар үндэслэлээр хүмүүс ашиг олдгийг тэр нь тодорхой байхгүй. Нэгдүгээрт энэ аппликейшн дээр бол хүмүүс худалдаа авалт хийснээрээ эргүүлээд маш том үн цэнийг авч байна. Тэгвэл тэр худалдаа авалтын 50%-ийг өрсөн хүн нь авна. Тэгэхээр тодорхой байхгүй. Ямар үндэслэлээр хүмүүс энэ аппликейшн дээр мөнгө олох юм. Тэгээд энэ аппликейшн бол одоо Telegram-ын үндсэн монетайз хийх аргаар монетайзлагдсан. Тэгэхээр ерөнхийдөө бол ямар ч тийм хууль бус зүйл бол байхгүй. Маш удаан хугацаанд үргэлжлэнэ гэж ойлгож болно. Намайг амьд байсан цагт энэ аппликейшн Telegram дээр байсаар л байх болно. Намайг амьд байсан цагт та нар энэ аппликейшн дээр хүн ирээд бас скрипт арилж энэ аппликейшн тусламжтайгаар хийгээд мөнгө олцоор л байх болно. Ойлгосноо. За тэгээд та бүхэндээ анхаарал хандуулсан надад алтан цаг зав зарцуулсанд маш их баярлалаа. Дараачихаа контентаар уулзъя. Peace.